бүгдээрээ сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Бид хоёрын влог нэг эхэлж байна. Олон хүмүүс бид хоёрыг влог хийгээч, бичлэг хийгээч гэж хэлсэн. Тэгээд бид хоёр хамт байх хугацаанд ингээд влог нэг эхлүүлж байна. Бид хоёрын влог нэг маань танилцсан түүхээсээ эхэлж влог нэгээ явуулж байна. Анх бид хоёр 2018 оны 6 сарын 22-нд бинийгээ харсан. Тэг чи намайг хараагүй шүү. Би хараагүй. Намайг харсан. Чи харсан дээ? Би тайзан дээр дуулж явахад нь харсан. Яг тэгэд нөгөө 21 аймаг руу нэг бит ус өг билүү. Ардын урлагийн соёл. Тэг ардын урлагийн соёл гэдэг нэг одоо 21 аймгаар болж исэн тэмцээнд тэгээд тэрэнд яг би чинь дөнгөж 12-оо төгсөөд ийшээ өгчөөд маргааш нэг найзтайгаа хотоос шууд Мөнхөн руу, Сүхбаатарын Мөнхөн руу очоод тэгээд 2-3 хоног бэлдээ Сүхбаатарын аймаг руу тэмцээнд явсан. Тэгээд тэмцээнд очоод эхлээд манай сум орчоод ардаас нь Ингчингийн сум бүхбэй төмөн зөгцсөн. Тэгээд бид нар чинь гээс байрлал явуулах хугацаас очоод байсан чинь Зогтбаатарын Ингчин ямар уртын дууч хэлээд тайзан дээр зарлуул алах гарч ирсэн. Тэгээ найстаа хоёлоо зэрэгдэл суугаад орж ирээ үзчихсэн чинь нэг нүдэнд дулаах хөргөн гарч ирж байна. Тэгээд би ямар хөргөн бэ? Тэгээд дуулахын сонсон чинь манай өнөө хоолоос үзсэн байхгүй. Тэр чинь өмнөх өдөр нь би ч нөө аймагтай хамтлагтай байсан аахгүй юу? Тэнгүүдээ өмнөх өдөр нь бидэд нэг найзынхаа хөдөө гэрлүүн очоод өдөөний бүр ингэ шороо цаасан дээр тоглоод тэгээд хутгийн усаар байлдаж байлдаа тэгээд шүнжэнгөө дуулаад хоолой. Тэгээд найзтайгаа энэ юм хоолоос үзсэн гинэ зэрэгэл амар шоолсон юм аа. Тэгээд доороо болоо тэмцээнд дуусчаад бид нарыг театрын Сүхбаатарын Жаашаа театрын хойдлын зам дээр найзтайгаа юу ч хийгээ зогсож байсан юм дээ. Тэгсэн нэг театраас нэг охин гарч ирээл багштайгаа нэг ихчтэй явж байсан. Гачин дуулаад явж байсан байхгүй. Тэгээд би харчаа таньчаад тайзан дээр ингэж дуулахгүй яасан бэ гэж замын эсрэг талаас амар бахарсан. Би сонсоогүй шүү дээ. Сонсоогүй гэсэн. Тий, сонсоогүй. Тэгээд 100 м хүрхгүй зайтай байсан та. Тэгээ хоёр замын хоёр талаас тэгэл найстайгаа нэлээд шоолж явж байгаа л тэгэл 2-3 хэс ерөөсө бодлоос гарахгүй болол найз хэлээд яаж фисийн олох вэ нэ тэр гэсэн. Чи нөгөө зарлуулт юу зарлуулж илаа гэх юмуд нь Зогтбаатарын Ингчин гэж хийсэндээ гэл. Тэг фэсээс хайсан чи гараад ирсэн байхгүй. Тэг фэсээс хайж агаад реквест явуулаад авахгүй хооцон гаргасан. Эхлээд над руу Facebook реквест ирсэн аахгүй. Тэгэхээр аваагүй юм. Тэгээд байжсэн чи чат реквест ирээд тий. Тэгээд сайн уу гэлсэндээ. Тэгээд танилцчаад тэхэндээ чи намайг чи гэдэг үлээ. Тэхэндээ чи гэсэн. Эхэндээ чи гэж байгаа. Тэгээд дараа нь миний насыг мэдээд та болдог. Тэгээд ахаа гэж хэлцвэл би шин тухайн үед их уянгалуулдаг хүн байсан юм аа. Сууд толгой холбоо хаяа. Тэр яг нь пэйж дээр зороод үзэх юм бол бас дөнгөцгөн нэг хитэн чат байгаа л байна. Одоо ч гэсэн надад тэр чат шүлэг мүлэг юмнууд нь бүгднийг скриншот хийгээд авсан байдаг. Одоо л надад байгаа шүү. Тэгээд бид хоёр танилцаад удаагүй байжсэн чинь намайг орхиод хөдөө явчдээ. Би тэгээд амар тасцсан. Өөрийг намайг орхиод явчлаа гэл амар хүлээл хизээ их юм болоо дугаарыг мэдхгүй. Гол нь би сайн найрсан байгаа байхгүй. Хизээ Facebook арахыг мэдгүй. Тэгэл би ингээд тасч байгаа махтаа би сайн болсон махтаа гэж бодоод бэжсэн чи нэг өдөр уцс дуураад тэгэл уцаа аваад ирсэн чи амар бүдэ болоо те. Байна уу гэл. Тэгээд би эхлээд таниаг байхгүй юу илээ гэж бодоод бэжсэн чи өөдөөс доржоо байна гэх. Тэг би эхлээд доржоо гэдгийг ойлгоогүй л те. Тэгээ сонсоод исэн чи би баг 3-4 удаа доржоо байна гэж татсан байж байгаа. Магадгүй. Би чамайг ийм бүдэ болоод гэж бодог байхгүй юу? Тэ нэг хөдөө явахаас өмнө чи уянгалуулаа хийж байгаа зүгээр чатыг гараараас нь урсгаал зүгээр баахан шүлэг бичээл. Энд дэд суулбарлаагүй л дээ. Өөрөө зохиогоол тэгэл
зүгээр шүлгэн думбуулаад тэгээд эхлээ чи гэж яагаад миний насыг мэдээ та болоод ар дээрээс нахаа болдог. Тэгээд сүүлдээ явж байгаад агаа болоод тэгж бол хайрлцсан. Тэгжсэн чи намайг чи гэж дуудаа гэдгсэн үстэй. Тий, яг би өөрөө амар сайн болсон. Тэгээд яг ингээд найраад өөрөө болох гэхээр өдөөс та ахаа гэж надад амар хэцүү байсан. Тэгээд би чамайг гэж дуудаа гэсээр угаал тэгэл чи гэж дуудсан. Гэтэ би чамайг надаас хизээх болох юм бол гуугаасаа гэж амар хүлээжсэн шин. Амар хүлээсэн. Гэтэ би гойно гэж бодоогүй. Яа. Би өөрөө нь гол болно гэж бодсон. Яг л би хангалттай нөгөө сайн найрцсан байсан болохоор. Гэтэ тэгэл ягаа. Жамб ясаараа тэгээд дээр юм болох тэгээд. За би чамд ингэжээ. Чи надад ингэсэн үү? Тэгээ хоёлаа ингэе. Надад амар уртаа чадчихсан байхгүй ёо. Тийм амар их чадчихсан чи надад бүр нэг чадчихтэй бүр ингээл амар ингээд доош ингээл гүйлгээл гэдэгсэн байхгүй. Амар хурд чадчихэл тэгэл ингэсэн байна гэж бодоолаа. Тэгэл үерхэл бид хоёр яг 18 оны 8 сарын 7-нд үерхсэн. Тэгээд үерхэд одоо ингээд 3 дахь жилээ үерхэд явж байна. 19 20 21 одоо ч юу 3 жил боллоо. 8 сар гээл болчихсон. Тэгээд бид хоёр үерхэд ихснээсээ хойш яг намайг 11-р ангид ордог жилд үерхсэн аахгүй юу? Чи ч 1-р курстэй. Тэгээд яг тэр үед үерхснээсээ эхлээд хол зайн үерхэл би бинийгаа сорж би бинийгаа одоо ингээд хол байхад ямар хуу ааш зан гаргаж ийн, ойр байхад ямар хуу зан ааш гаргаж ийн гэдгийг би бинийхээ хувьд хангалттай би бинийгаа таньж мэдсэн. Миний хувьд л тэгсэн. Чи яасан? Гэтэ яг танилцсан цагаас хойш яг өнөөдөр хүртэл хол зайн үргэлжилж байгаа. 18 онд үерхэд 9 сард 8 сарын сүүлд 8 сарын 20-д гаргаад үерхэд сарж болог байсан юм аа. Би ч хотод оюутан болсон байсан. Жигжээ очдөг өхөө хотроо. Тэгээ би нэг сумынхаа нэг найзтай хамт амьдардаг байсан хоёлаа. Тэгээ түрээсэн байр. Тэгээ ингээчин ирсэн гэж уулзсан. Би 3 дугаар сургуулиас Монгол 3-ын хажууд манай гэр ирсэн. Тэгээ ингээчин харуулалтай хотгонд хойс эхлэн тийм. Тэгээд яг гэрээс гарах гэсэн чинь өмсч ойлгохтой болцсон байдгүй гадаа халуун байгаа гэдэг. Тэгээд нэг өмсч ойлгохтой болцсон байдгүй. Яаж ч нэг хувцас угааж амжаагүй. Тэгмүүдэл мань ингээд найзтай уулзах явлаа гэдгсэн чинь манай найз чи тэгвэл миний жакетыг өмсөө яваа гэлээ. Тэгмүүдэл тэгээ юм сайн ингээл тэгээд тухай чинь жакетын өмсөл найзынхаа өнөртэй уснаас түрхээлээ. Тэгээ нэг бамбрууш авсан байсан юм ба. Бамбрууш цэцэг хоёр билүү. Тэр хоёрыг хот руу ирж байгаа гэдгийг нь мэдээд аваад бэлдчихсэн байсан болохоор тэр үе чи өөрийн гэсэн унаа байхгүйсэн юм ба. Тэгэл гэс найзынхаа усыг өмсөөл өнөртэй усын түрхээл. Тэгэл Монгол 3-аас автобус суудаг байхгүй. Хойс их болохоор. Яа, би бас тэр үед амар сандарсан шүү дээ. Тэгсэн чинь тэр том бамбрууш өршөөд автобусанд явах чи амар хэцүү байлээ. Амар олон хүн хараад энэ тэндээс ингээл зураг мураг дараад найз хүн руу явж байгаа. Тэгэж бас жоохон царим модой байсан шүү дээ. Одоо царим модой л да. Тэг хүмүүс чи их л нэг сонирхол харцаараа л тэгэж нэг эргэн тойрны амар анзаардаг л нэг сонирн санагдаад би өөрөө хичээл ингээд автобусны цөөхөн үнэтэй тийм болохоор ингээд хүмүүсээ харж байгаа яаж гэж амар мэдэгдээд тэг ингээд сандал байгаа хэрнээ нилээ хэдэн суул сандал байсан юм а тэгтэн би ингээд сууж чадахгүй гэлээ ингээд автобусанд ороод ингээд анх зогс ингээд барилнаас барайл зогсон байснаа тэр чигээр ингээд ловончих гал ингээд байсан. Тэгэл орцсон чинь ингээчин би харсан байхгүй яг байрных нь хажууд очиод тэгэл харсан чинь намайг харахгүй би тэгээд за чи ингээд чигээрээ хараа мараа гэж хуцаар ярьж байгаа. Тэгэл анх уулзч ирсэн юм биш. Би нөгөө нэг шилээ зүгээгүй нарны шил зүтсэн байхгүй юу. Тэгээд чамайг ингээд харах гад байрнаас гараад
урд замаар ингээ харсан чи юу ч харагдахгүй. Тэгээд буцаад найз руугаа очиод найзтай шилүү хөцөөс ахгүй найз руугаа очиж шилээ авч юм удаа чамаар. Тэгээд чи даваа харж байгаа удаа буцаад цааш өгөөч гэдэг тэгжсэн. Санаж нь уу? Санаж. Би тэгэл амар би чиний царай руу чинь харж чадахгүй байсан. Тэгээд бороотой өдөр хоёлаа маргааш нь илүү олцсон штэ. Байрны гадаах юмд саатанд амар гоёсэн тэгээд бороо. Тэгээд чинь их эморд байсан. Одоо ч гэсэн. Гэтэ миний нэг давтал нь би ерөөсөө эмор гэж байдаг. Тийм үү. Тэгэл ер нь гээд өдийг хүртэл ирэхэд бас чанга байсан шүү. Юу таагүй. Хоол зайл чанга байсан. Хамт байж чадахгүй. Магадгүй бид хамт байдгаас нөлөөд ямар ч байх юмсан байлаа. Нэг харилцаанд өөрчлөлт орно. Нэг илүү их мэдэрнэ, танин. Одоо ч гэсэн би таньж байгаа шүү дээ. Магадгүй дагч нарын үсэд байснаар үдээд улаг молыг баг алдаг болсон байх байсан. Тэгээд ер нь үргэж гиснээс хойш бол хол зай болохоор маргалдаж муудалцах юм зөндөө байсан. Үйл ойлголцох нэгэндээ үйл итгэх тэр юмд бол хос болгонд гардаг л байх. Бидэрт гарч байгаа юм шиг гарч ирсэн. Тэгээд хамгийн гол нь сайн ярилцаж нэг ойлгох итгэх юм байна лээ. Тэгээд зөндөөч муудсан, зөндөөч сайнсан. Гэтэ нэг яаж муудсан хайртай хүнтэйгээ муудсан бол ер нь өөртөө хэрэгтэй хүнтэй муудаж байгаа бол дараа нь нэвлэрэх зай үлдээх л хамгийн чухал. Тэгээд муудахаараа нэгэндээ муухай үг хэлнэ гэдэг чинь цааш цаашдаа сэтгэлийн нэг юм үлдчихдэг сэтгэл. Санаатай болоод санаандгүй хэлсэн үг болгон нөгөө нэг сэтгэлд хурж байдаг гэдгийг сайн ойлгох хэрэгтэй. Хэрвээ та өөрөө хитрхийг уур уцаартай байж болно. Эсвэл хитрхийн зөөлөн байж болно. Гэхдээ уурсан хүнээс яаж хийж байгаа мохоо гарчдсан байх лээ шүү. Тэрийг сайн ойлгох хэрэгтэй. Тийм. Анх өг бүрээ цэгнэх хэрэгтэй. Анх нөгөө нэг юусаахгүй юу? Би дөржөөд үрэхэд одоогийн дөржөө тэгээд анх үргэлжсэн дөржөө эрс ялгаатай. Анх үргэлжсэн дөржөөл дээр нэг тийм хүн болгон руу өсчихсэн. Нэг тийм амар батрангүй тийм дөржөө байсан. Одоо бол нэг тийм айгу зөөлөн дулаан тийм нэг эерэг энергитэй өсөө өмч гэсэн эерэг энергитэй л та. Яг тухай эгчтэй үрж байгаа би бас уучраа олцсон байсан. Харин илхаас нөгөө гэрээсээ гарсан болохоор уучраа олцсон нэлээд дэмтэрсэн үгс байсан л да. Яг хүн надад зөв юм хийсэн ч буруу юм хийсэн ч тэрийг нь үл авдаг. Өөдөөс нь заавал харсалддаг. Заавал маргалцсан хүнийхээ заавал дээр гарч санаа намардаг. Амар тийм хор шартай. Тэгээд ингэчэнтэй үргэснээс хойш болсон доо. Манай найз надад ингэж чи хоёрт илүү би дөржөөг амар өөрчилсөн шүү дээ гэсэн чинь чи дөржөөг нандаа тэгсэн тий чи дөржөөг өөрчлөөгүй дөржөө ах чамд сайн болохоор өөрөө өөрчлөгдсөн байхгүй юу гэдэг хүн хайртай хүнийхээ төлөө өөрчлөгддөг гэж хэлчихсэн байхгүй юу тэр өслөр амар үнэн санагдсан надад би чинь амар тийм зодоон зохион дуртай тийм жоохон муу зүйл их дуртай л байсан юм л та. Тэгээд одоо ингэсэнтэй үргэлжлүүлж тэгээд юм баргийн хүнтэй ам зүрхөө билсэн. Ер нь л ам зүрдгүү. За яг намайг тэгээд муулвал муулжлаа, занвал занжлаа. Тэгээд дараа нь яг хин хинийхээ дээр гарах цаг хугацаа харуулна. Ур чадвар харуулна.
тэгэхээр сайн бусад хүнтэй харьцаж байгаа тэр өөрийнхөө бодлыг хайртай хүнтэй харьцаж байгаа тэр өөрийнхөө бодол үгийг сайн зэгнэх хэрэгтэй юм байлаа. Анх надтай үргэлж байгаад би ямар ингэж байлаа. Амар их хүүхд ирсэн. Би бас айлын баг болохоор бас айлын ганц охин болохоор одоо ч гэсэн ирэх. Гэтэ бас л тэрсэн хүүхд байсан л да. Би сонссон. Яг Игчингийн нутагт би амар танил ихтэй. Тэгмэл сонсогдсон шүү дээ угаасаа. Сайн ч юм сонсогдно, муу ч юм сонсогдно. Тэг хүмүүс ч хүний муу дуртай. Бидийг салах гэсэн хүмүүс зөндөө байсан. Өдөө хүртэл хугацаанд улам ойртуулах гэсэн хүмүүс зөндөө байсан. Тэг ойртуулах гэсэн хүмүүс баярлалаа. Бид нэр одоо маш дотн байгаа. Цааш ч юмрээ болно. Харин бидэрийг холдуулах гэсэн хүмүүс уучлаарай, танарч чадсангүй. Уусаж чадахгүй. Тэгээ хайртай хүний бодлоор бусдаас сайн болон муу юм сонссон бол бити итгээрэй. Яг гоо тэр хүн хэрвээ тэгсэн ч байж болно. Би нэг үг хэлээ хараа. Одоо заяа одоо хүний хайртай хүнийхээ өнгөрсөн амьдралтай нь битээ зурлаа гэж байгаа байхгүй юу. Тэр нь болохоор өнгөрсөн амьдралд нь чи байгаагүй болохоор тэр алдсан ч гэж болно, онсон ч гэж болно. Нэмэр өнөөг юм шиг санагдсан. Бас бодоод байсан. Хүний ер нь өнгөрснөр нь биш одоогор дүгнэх хэрэгтэй байх. Хүн болгон алддаг. Ондог. Яг алдсан алдаагаа татахгүй хэрэгтэй. Надад ч алж байсан зүйл зөндөө л байгаа. Гэхдээ одоо яг ингэж би өөртөө дүгнэлт хийхээр яг ингэчэнтэй танилцчих үеийн доржоог би л одоо танихгүй. Тэр дэндүү муу гэдээс. Одоо бас би арай дээр болсон гэж өөртөө дүгнэлт хийж байгаа. Тэгээ их шингийн эрх зам бол одоо бол тавигдаагүй байна. Яг тэрвэрээ улам ч илүү ирэх болсон байж магадгүй. Гаргаж ийн тийга би биенийхээ хувьд хангалттай би бинийгаа таньж мэдсэн. Миний хувьд л тэгсэн. Чи яасан? Гэтэ яг танилцсан цагаас хойш яг өнөөдөр хүртэл хоол зан үргэлжилж байгаа. Яг гоо сая ингэж нэг семестрийн шалгалтыг өгөхөө тэнтэй амигт ирээд тэнтэй амиг нөгөө нэг өвчин гарсан болохоор 7 хоногийн тэг зогсолт хийсэн. Тэгээд гэрлүүгөө харж чадаагүй. Тэг болохоор тэгээд бага хамт байгаа нэг 7 хоногтой юу яаж хайрхад үгийг оруулчих. Яг гоо бид нэг их влог генетэрэ гэж сонирхол байхгүй. За байлаач нэг хамт байж чаддаггүй болохоор тэгээд хамт байж хэлэхээрээ хийн штеп. Яг хамт байж хэлэхээрээ хамт байхаараа л хийн гэсэн үг. Тэгээд бид өөрт бол тийм влог хийх генетэрэ тийм туршлага бол октоосоо байхгүй. Аргадтал ямар аппликейшн дээр бичлэгээ эдитлэх үү гээл. Тэгэл эхэлнэ. Тэгэд бид яг ямар ч маш хүмүүс влог хийж эхлүүлээ. Love story тийм ээ хайрын түүхээ ядаж оруулаа гэх маш их хүнээс шахалт ирсэн. Бас дэмжиж байгаа маш их хүн байгаа. Тэгээ бус шиг нэг айхтар тийм гоё эдиттэй нэг гоё влог, гоё бичлэгнүүд оруулахгүй ч гэсэн яг өөртөө өөр өөрснийхөө тэгээд энгийнээр нэг богино хэмжээний бичлэгнүүд цаашдаа оруулж байхаар болсон. Яг гэхдээ бид хамт байхаас илүү хол байх хугацаа нэх болохоор бидний хийж байгаа бичлэг дундуур удаан хугацаагаар тасалдах магадлал маш өндөр шүү. Тэгээд бид хоёрыг хүлээдэг, дэмждэг үеийнхэн болон ах эгч дүүнер та бүгдэнд нь баярлалаа. Тэгээ манай бидний пэйж дээр
тийм сөрөг комент бичдэг хүмүүс ер нь байдаг уу? Тэгээ тэр хүмүүстээ ер нь бидний дэмждэг бүх хүмүүстээ баярлалаа. Одоо чинь бидний дэмждэг чинь тэгэл доош хідэн нас заах юм гэж мэдгүй. Дээшээ ямар ч 40 гаруй насны хүмүүс хүртэл амар сайн дэмждэг юм байна лээ. Пэйж дээр гой комент бичдэг тий. Тэгээ бас чатаар дандаа чат бичдэг. Тэгээд анхаарал тавьдаг. Өөрхөн дүүнөр бас байгаа тий. Тэгээ бүгдэнд нь баярлалаа. Тэгээ бидний орж байгаа бичлэг постуудыг цааш нь сайн шеэр хийгээд тэгээ комментээр булаад гоё урам хайрлаарай. Найзуудтай пэйжд маань invite хийгээд олон найз аваарай. Тэгж л хэлээ да. Би чинь яг үерхэж эхлээд эрх хавар нэг Хинтээ аймгийн ардын туужийн хан идэж болох 5 сарын 1-нд Орсын сургуулиас гараад тэгээд үргэж гиснээс хойш бол яг уулзах юм бол хамаагүй амар болсон л доо. Хотод байсныг тооцвол энэ чи ядч л өөр гисэн нэг цалин авдаг. Уулз ихэд ядч л ойрхон өглөө нэмчээс эртхэн зам дээр сунаа болол тэгэл өдийн өмнөөс чинь өдөр жоохон хамт байж байгаа л тэгэл оройдоо буцаал хинтээ дээр одоо ч тэгээд өөрийн гэсэн унаатай болцсон болохоор байнга нааш цааш хүссэн зоргоор нэгнийгээ сайн ойлгоорой, сайн ярилцаарай. Хайртай хүний чинь талаар хэн нэгэн сэтгэл чинь таагүй юм эсвэл бити итгээрэй. Хүн болгон алддаг. Та үнэхээр хайртай л бол алдсан алдааг нь сасаад өөрөө хажууд байлгаарай. Сайн ухааруулах хэрэгтэй. Тэгээд яг юу гэж хэлэх гэж марцж байгаа. Итгэлцэл гэдэг хамгийн тийм хамгийн гол нь итгэл бас сэтгэл тий. Нэгэндээ хэдий сайн итгэн төдий чинээд хоёрын харилцаа бат өгөх болно. Бид нэр бусад хосуудыг бодвол балчир хосууд л та. Гэхдээ яг туулж өнгөрүүлсэн хугацааг биш туулж өнгөрүүлсэн амьдралаа утгад бид нэр жоохон туршлагатай байж магадгүй. Бусад хосуудын харилцаанд бид хоёрын харилцаа маш их бат бөх. Бидний талаар хэн нэгэнд нь за ингэчингийн талаар надад ч юм уу, миний талаар ингэшинд ч юм уу муу ярд хүмүүс зөндөө байдаг. Өнгөрсөн явдлыг ярьсан байх юм бол бид хоёр за өнгөрсөн явдал юм чинь те би ямар энэ хүнийг өнгөрсөн амьдралтай нь хайрлав штэ гэд хайчдаг. Харин үргэж ихснээс хойш хэн нэг нь алдаа гаргасан байх юм бол тэр ярилцдаг. Гэхдээ ер нь алдаа гаргадаг уу? Алдаа гарах уу? Байхыг л хичээгээрэй. Тэгээд бүгдэнд нь наасч авах хүсье да. Тэгээд бид ингээд ер нь би бичлэг нэг жоохон эдитэл гэж оролдоно. Гэхдээ ер нь чадахгүй. Яг энэ бичлэгийг үзэж байгаа хүмүүсээс бид хоёрын бичлэгийг эдитэлж янзалж өгөх. Тийм хүсэл сонирхолтой хүмүүс байвал холбогдоорой.
маш их баярлалаа шүү. Яг гоо байнгын бидний бичлэгийг эдитлэж өгöd авах юм бол бас яриа өрнөн. Тэгээ хувь чатаар юм уу эсвэл пэйж руу олгодорой. Гэхдээ баг пэйжгээс илүү бидний хувь чат руу орж ирсэн дээр хаа бид пэйжийн чатыг бараг шалгадаг юм аа. Уус мэдээлэл нэгдэг болохоор энэ ороод байдаг ч гоо. Хувь чатаар ороод ирвэл тэгээ гоё эдитлээд бидний сэтгэл нийцэх юм бол тэгээ өрнөх яриа бол зөндөө байгаа. Бид нар байнга ингээд нэгт би өөрөө ингээд байнгын ажилтай ер нь цаг зав муу байдаг. Хоёр дингчинж хичээл ихтэй. Тийм болохоор яг уулзсан бичлэгнүүдээ ч юм уу ингээд хамт байгаа бичлэгнүүд ингээд видео болгоод аваад үлдчихэв. Тэгэнгүүт тэр бичлэгнүүдийг маань видеоос аваад гоё янзлаад өгдөг. Тийм хүн байх юм бол амар сайн байна. Тэгээ тусалж дэмжээрэй. Санал бодлоо хуваалцаарай. Анхны бичлэг болохоор жоохон туршлагагүй байх шиг байна. За тэгээ бүгдэнд баярлалаа. Хэлсэн байна уу? За бид хоёрын блогныг маань ингээд өндөрлөж байна. Тэгээд бид хоёртай блог нэг гэхээс илүү хайрын төв маань. За бид хоёрын хайрын төв маань ингээд өндөрлж байна. Тэгээд бид хоёртай хамт байсан бүх хүмүүстээ маш их баярлалаа. Тэгээд бид хоёрыг дэмжээрэй. Тэгээд дэмждэг бүх хүмүүстээ маш их баярлалаа. Бүгдийг хайртай шүү. Хайртай шүү. Үсий. Бүгдийг нь үсий. За түр бай. Баярлалаа. Чатаа холбох дээр комент хийээрэй. Түр бай. Чи намайг үсч. Бичлэг зогсоогч байсан. Bye.